За сонирхолтой Тэмээ аяллаа маань дараагийн дугаар 5 хүндээ өргөд бэлэн боллоо. За энэ одоо 4 дахь өдөр 5 дахь өдрийн дугаарууд гарна. За бид эхний өдөр Өрөнгө аймгийн Богд сумын Дэвшайрханаас гараад Дэвшайрхандаа хадгалагдж буй одоо дэлхийн өвд бүрдэгдэх болсон маш чухал тийм одоо түүхэн дурсгатын газараар орно. За өдөрийн цаг уугаад за дараа нь одоо манай баг хөгдийн одоо арчийн нуруу маань одоо хойноос уушаан давдаг, урдаас хойшаан давдаг 5-6 даваатай. За тэр давааны баруун намын даваа гэдгээр нь баруун намын давааны аманд эхэнд нь очиж хонно. За маргааш өглөө нь тэндээсээ гараад бас л одоо түүх турсгалаар дүүрэн Дулаан богд гэж сайхан хайрханд өдөр очино. За өдөр очиод тэнд өдөөс хойш нь амраад за тэр амрах талминда Дулаан богд хайрхныхаа сайхан агууг үзэж сонирхож энэ нэвтрүүлэг маань өндөрлөх юм аа. Тэгээ та бүхэн тавтаа сууж тухлан саярхаарай. За бид бүхэн энэ дугаараараа хүн төрөлхтний үлгийн нутаг болсон Монгол орны гайхамшигыг гадны жуулчдад харуулнгаа мөн танин мэдхийн талаас үзэж та бүхэндээ үзүүлэхээр шийдлээ. Ингээд та бүхэн бидэнтэй хамт нэвтрүүлгийг минь үзэж сонирхно. За аяллаа маань 4 дахь өдрийн өглөө за Өрөнгө аймгийн Богд сумын Дэвшайрхныхаа баруун урд бид хонсон. За өглөө бол бас тийм аятайхан өглөө байсан. За тэмээд их аятайхан за нарны уруу хар зогсоод за тэгээ салхи урдаасаа хойшоонд чиглэлтэй. За өдөр нь ерөнхийдөө бас гайгүй дөө аятайхан өдөр байх болов уу гэмээр ийм өглөө байлаа. За шөнө үл нэлээ хүүтэн онсон байсан. За энэ одоо өглөөний бас нэг онцлог үйл явдал байгаа. За тэр маань Орон буйлаанаас гарсан 2 тэмээчин маань за 300 км яваад өнөөдөр буцсан. За тэмээгээ аваад буцах ёстой. За яагаад одоо бас буцах гэж байна вэ гэхээр тэмээгүүд бид бас аялалд 3 өдрөөс илүү унаж унах нь бас тэмээг ядраах дараа тэвэр авцын үед бас тураах олон талын бас буруу юм байж магадгүй гэдгүүднээс 3 өдөр нэг тэмээг унахаар төлөвлөсөн байгаа. За ингээд манай хоёр маань одоо 3 өдөр явсан ч гэсэн ихтэй ийш яхаа болсон. За тэгээд одоо эренэс солоод одоо буцсан да. Манай айлгчид бол манай хоёр хөтөж одоо бүрэн сүрэн баяр мөнхөд маш их таасан. За тэгээд одоо ингээд тэмээчин маань ингээд тэмээг аваад явлаа гэсэн чинь тэмээг тэгээ салах бүс хийгээд маш том ажил болсон. Тэгээд одоо дусгалын зураг татуулаад ингээд явж байгаа дүрс харагдаж байна. За тэгээд мэдээж одоо өчигдрийн явж исэн тэмээтэйгэн бол нэлээд дасцсан 3 өдөр явж байгаа юм чинь бас харьцангуй гайг болсон байгаа. Гэхдээ одоо өнөөдрийн тэмээ ямар байна гэдгийг харъя. За эд ч гэсэн бол одоо тэмээ унаад тийм айхаа айдас одоо байхгүй болчихсон. Одоо ямар ч асуудал байхгүй хаа л гэж одоо бодож байна. За ингээд өвөр хоолоогоос манай Дулаан богдын нутагт одоо ажиллаж амьдардаг Бүрв жаргал маань Цэндээвшийн хамт хөтчээр ирсэн. За ингээд шинэ хөтчтэй болсон. За ингээд аялал маань эхэлж байна да. Өглөөдөн бол бас аятайхан жоохон долоовтар байсан зүрхүүдээс хойш жоохон нэг салхилж магадгүй байх. Ер нь үлдэл нь аятайхан өдөр болохгүй гэмээр байц ажиг идэж байна. За манай унаачид болоод ирлээ одоо нөгөө тэмээндээ сурцсан. Тэгээ одоо ингээд аялаад ингээд явж байсан. Одоо хизээ хэдүүлээ уралдах уу те. Одоо нэг нөгөө тэмээний уралдаанд үдчихсэн бид нар бас одоо жинхэнэ уралдмаар байна гэд бүр яг нэг бэлтгэл хандсан одоо явж исэн. За тэгээд энэ өдрийн хамгийн чухал зүйл бол Дэвшайрхан буюу одоо хадны сүг зураг одоо эртний олдуруудыг талаар одоо энэ талаар ярьж таниулж байгаа. Тэгээ хадны сүг зурагын дээр очиж тэнийг үзэж сонирхох байгаа. Тэмээн дээр ингээд явж байгаа нөх хүмүүс говь гээл тэгэхээр дандаа нэг элсэн манхан тэгэл одоо юу гэдгийг те энэ тал байдгийн болов гэд бодож исэн бол өнөөдөр ахаад нэг шинэ зүйл буюу ингээд ийм чулуурхаг, уулархаг те ийм хөрстэй ийм газраар яваад ирсэн чи бүр маш их гайхаад
хүүе одоо говьч яасан үсэж хандгүй юм бэ? Энд янз бүрийн одоо байгалийн үзэсгэлэн одоо төгөлдөр газраар яваад ах юмаа гэд маш их бахархаж ийсэн. Хаяа тэмээ тургих нохоо ганцны хуцгаас өөр чимээ аниргүй энэ талд 80 сая жилийн өмнө махчин холимог өвсөн тижээлтэхэд үлэг гөрүүлийн олон төрлүүд бэлчин үүрээ засан өндөглөж дэлхийн хамгийн том нисдэг үлэг гөрүүл хөх тэнгэрт нь дүүлж байж. Өнөөдөр тэдний улмөр 50-аад өндөгтөө 15 үүр 9 м 75 см урт далавчтай нисдэг үлэг гөрүүлийн арга яс палеонтологчдын гайхамшигт нээлт болох ноцолдож байгаа үлэг гөрүүлүүд жижиг загас залгиж байхдаа чулуучсан авраг загас дэлхийг тойрсон тиранозавр батаруудын чулуучсан арга яс гэрч болон элснээс цухсан ч эдгээрээс илүү үнэт нандин эрдэнсийг хөрсөндөө хадгалж байгааг хинч таашгүй. Дэлхийн улаан номд аль 1970-ад онд бүрэн усцсан гэж тэмдэглэгдсэн говийн цовирчон Мазалайг хянах камерт өртсөн нэг ховор үзэгдэл ердөө 4 жилийн өмнө болсон нь их говь ховор ан амьтнаа ээрэм талдаа нууж байгааг харуулж байна. Тэр чи бүхэл дэлхийн нийтээрээ хүүрнэдэг олгой хорхон тухай домог Холливуудын хийсэн киноч Монголын их говьтой холбогддог юм аа. Олгоо хорхог хайсан цөөнгүй удаагийн экспедиц говьор хідэнтэй хэрэм бидэрсэн ч тийм амтан байдаг үгүйг нотолж чадаагүй ч бас үгүйсгэж чадаагүй юм аа. Нууцлаг их элсэн говь өдгөө энэ л оронд байх холимог идэж Мазалай баавгаг авч үлдэхээр тэмцсээр 1970-ад онд 30 орчим бүртгэгдсэн Мазалай өнөөдөр ч мөн энэ л хэвээрээ байна. Үнэн дээр Монголын Мазалай Хятадын пандагаас хэд дахин цөөн тоо толгойтой ч хангалттай хамгаалуулж чадахгүй байгааг энэ тоо билээхэн харуулнаа. Эртний оюун ухаанд хүмүүс тэр болгон ангаар хөөцөлдөлгүй зэрлэг амьтдыг гаршуулан дижээж байсны захиас ховрхон амьтдын аврал хадны сүг зургийн тайлд байхыг үгүйсгэхгүй юм аа. За манай дэвшаархан бол алдартай юм хайрхан. Ер нь бол ингээд энэ Арс богдын нуруу. За тэр Өвөрнгай аймгийн Баруун Бойлон сумын урд байсан тэр баг богд хайрхан. За одоо баруун талд нь байгаа их богд хайрхан. Энэ нутг бол үндсэндээ одоо хүн төрлөختний үүслийн өвлгөн нутаг. За яагаад тэгж ийм вэ гэхээр за түн гэдэг амтны чинь төрөлд нэг үүсээ дахиад нэг байхгүй болсон байна шүү дээ. Одоо өмсөлтгийн үе. Тэгээ ахаад одоо шинэ төрлийн одоо хүн үүсэж бий болж дээ. За тэрийг бол одоо Монголд хүн үүссэн байх магадлал өгөхөө одоо тооллын он жилиг бол 800 мянган жилийн түүхийг яриад байгаа. За 800 мянган жилийн түүхэд одоо тэр түүх туршлагын газрууд нь хаана юу байна вэ гэхээр саяын тэр бидний аялал эхэлсэн газараас одоо 30 км-ийн зайтай цагаан агуу гэж агуу. Одоо Баянгор аймгийн Баянлаг сумын нутагт. Тэр цагаан агуу дотор байгаа түүх туршлагын одоо тэр зураг одоо тэр чулуулгын эд ах хүмүүсийн өөрийнх нь гар бие хурж исэн зүйлүүд нь энэ бол 800 мянган жилийн түүхтэй байгаа гэдэг Оросын болон гадаад эрдэмтэд тэрийг баталж байгаа. За тэгэхээр тэр Баянгор аймгийн одоо Арцгуран богд гэж нэрлэдэг юм л да. Тэр Баянгор аймгийн богд сум, Өвөрнгай аймгийн богд сум, Арцын нуруу гурвч гурван нэрлүүлээд Арцгуран богд гэсэн дээрвэсээ юм нэршилтэй. Энэ Арцгуран богдын айсаа газарт бол хүн төрлөختөн одоо энэ Төв Азид үүссэн байх хамгийн өндөр магадлал бүхий газрууд юм аа. За тэр газруудын одоо түүхэн сурвалж өгөх газрын нэг нь бол Дэвшаархны энэ хадны сүг зургууд байна. За энэ одоо хадны сүг зураг гэдэг бол бас одоо ингээд түүхийн ингээд үзэхлээр энэ бас л ялгаа байхгүй 400-аас 500 мянган жилийн түүхийг дагуулж идэг. Хүн үүсэнгүүтээ мэдээж маргааш нь сүг зураг зурхгүй шүү дээ. Тэр чинь дахиад 100 мянган жил 200 мянган жил явна гэсэн үг. А тэгж явсныхаа дараа нь одоо хүн өөрөө зүгээр одоо ингээд энгийнээр л бодцгоё л да. Тэгээд хүн одоо хоолоо олж идэхин тулд зэвсэг хэрэгтэй болно. Тэр үеэс л энэ чулуун зэвсэг гэдэг зүйл эхэлсэн. Зэвсгийн үеийг болохоор доод чулуун зэвсгийн үе, дунд, дээд гэдэг ингээд дороос нь ингээд гурван ангилжтэй. Тэгэхээр тэр хуучин чулуун зэвсгийн үеийн одоо энэ соёлыг агуулсан зүйлүүд бол одоо энд байгаад байгаа нь хүн төрлөخت нь энэ одоо нутгаас бүсч одоо үүсчээ гэдэг хамгийн том одоо мэдүүлэлт нотлогоо тэр бол таарч байна. Одоо энэ ингээд богд хайрхны чинь
чулуун зүсгийн үе одоо хуучин чулуун зүсгийн үеийн одоо хадны сүг зургууд. Хадны сүг зураг гэдэг юу юм бэ гэхээр тухайн үеийн нийгэмд амьдарч байсан хүмүүсийн юу хийж байсан, юутэй байсан бүх юмыг ингээд толон дээр болгосон. Одоо тэрл хэлбэр шүү дээ. Нэг зураач нөхөр, нэг саваагүй нөхөр л одоо янгэр гэж юм амтан байт юм байна гэж хараал зурцсан. Энэгээр дүүрэн янгэрл байсан байна. Аргал энэ зураг байж байна. Энэгээр дүүрэн аргалал байсан байна. Хүн зурсан байна. Энд хүн байсан гэдгийг гэрчилж байна. Бас энэ хамгийн чухал олдуурын нэг нь гэхээр манай энэ Дэв шайрхны хадны сүг зургууд дотор дөрвөн одоо дугуйтай морь тэрэгний зураг байдаг. Тэгээд тэр үед бас тэр одоо хатуу гэдэг амтан гэршүүлээд тэгээ бас сүг тэргэнд хөлөх хэмжээнд хүн хөгжиж эхэлжээ гэдгийг бас илэрхийлсэн. Тэр нь бол яг зүгээр тухайн үеийнхэн тэр 400-500 мянган жилийн өмнө биш, дараа нь ахаад жоохон хойшоогоо байж болно шүү дээ. Тийм ээ. Гэтэл энд байж яана гэдэг чинь бол тухайн үед одоо ийм чухал зүйл байсан юм байна гэдгийг нотолж байгаа тийм том нотлогоо болоод байна. Энэ хадны сүг зураг дээр бүгдээрээ очиод одоо жишээлбэл Австрали, Шинэ Зеланд, Америк зэрэг орнууд бол тийм олон мянганаар ярих түүхгүй шинэ улсууд тийм үү бидэртэй харьцуулахад нэг 200 мянган жилийн төгөл яриа. Тий. Тэгээд одоо бид одоо гэж хүний үүсэлтэй ингээд яриад ирэхээр ямар гүн гүнзгий одоо утга агуулсан байгалийн тогтцтой. Тэгээд энийг ингээд үзээд ахлаар өөрсдийгөө өвөгдээд тэ элен сулан зөөгөө мэдхиймсэн ямар хүмүүс байсан бол тэ гих зэрэг талаараа маш их санагалцаж энэ дээр бол ярилцлага өгч исэн. Магадгүй Төв Азид хүн үүсээд эндээсээ салбарлаа тал тийш явсан байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр хүний чинь үүслүүд эднэрийн одоо энэ яваад байгаа хүмүүсийн чинь л өгцгүүд байгаа шүү дээ. Тэгээ ингээ бодглохлоор бол хүн гэдэг амьтны үүсэл гэдэг сони юм. За газар нутгаар бол даргасан нь бол тэр тухайн үед нь одоо бүлэг болоод тэгээд одоо өөрөөсөө амьдралыг өгөөл хамгийн сайхан газар юу вэ гэж дамжаал одоо явцсан л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм түүх турсгалтай газараар явж байгаагаараа бол манай хэд үнэхээр бас гайхсан да. Тэгээд энд ч гэсэн өөрөө бол бас ташранд энэ ингээл энэ аяллыг хийгээл явж байхад бодож байлаа. Энэ одоо тэр хадны энэ зургуудыг бол бас одоо хадгалах, хайрлах, хамгаалах гэдэг сум ор нутгийн захиргаа бол сайн гармаар болцсон юм байна. Магадгүй энэ хүүхдүүд очиад хаглаад байж болно. За тэр зураг хөргийг арилгаж болно. За арилгахгүй хал да энэ тийм 100 мянган жилийн түүх тийм чи. Гэхдээ л энийг хүн бас нааш цааш нь аваа явж болно. Тэгэхээр энийг бас тодорхой хэмжээний тийм харуул хамгаалтын зүйл байхын зүйтэй юм байна гэж бодож байна. I am Melanie. I am traveling from Намайг Мелани гэдэг би Канад улсаас ирсэн. Би найз Бонигийн санал болгосноор энэ аялалд ирсэн. Аяллаа хүрээнд Монголын соёл, хүн ард, тэмээ, говь нутаг гэдэл энэ орны бүхий сайхан зүйлийг үзээд явж байна. Надад сэтгэл гонсойсон нэг ч мөч байсангүй. Бүх зүйл гайхалтай байна. Нэн ялангуяа Монголын ард түмэн бодож байснаас нь илүү найрсаг, ээлдэг, халуун дулаан хүмүүс байна. Нутаг орон үнэхээр үзэсгэлэнтэй. Бид элсэн махнаар яваад дараа нь тал газраар цаашаа өндөр уул хавцал эртний сүг зураг үзээд үнэхээр хилэгч үг алга. Бүх зүйл гайхалтай. Энд ирсэндээ үнэхээр баяртай байна. Өнөөдрийн хувьд аяллаа маань 5 дахь өдөр болж байна. Миний би их хөндөр болсон. Өвдөг маань нэн ялангуяа их эмзэг байна. Гэтэ ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Би хизээж тэмээ эсвэл морь унаж байгаагүй. Аялын туршид өөрийгөө сорж тэмээтэйгээ ойр дотн харьцаад сайхан байна. Амархан байна гэж би огт хэлэхгүй шүү. My name is Bonnie Keller. Намайг Bonnie Keller гэдэг. Би Калифорнид амьдардаг. Миний найз Chloe-тэй танил байсан учраас энэ аялын талаар мэдэж авсан. Facebook дээр Монголын говьор тэмээтэй аялах тухай бичсэн байхыг хараад найз Melanie-тайгаа ирэхээр шийдсэн. Тэгээд бид хоёр энд Монголд тэмээтэй говьд ирчихсэн байна да. In the Gobi Desert riding camels. Oh, the gears are amazing. Монгол гэр их гоё. Монгол хүмүүс маш найрсаг зочдтой. Биднийг зочлох бүрт халуун, сүйтэй цайгаар дайлдаг. Давстай сүйтэй цай хүний бид их сайн. Тэд сайхан хоол бэлтгэн өгдөг. Энтхийн хоол маш сайн. Монголын говь нутаг маш онцгой. Яг ийм байгаль Канадад огт байдаггүй. Надад уудам өргөн тал байнга өөрчлөгдөх байгалийн тогтцод их сонин санагдсан. Надад элсэн манхнаар яваад тунгалаг хөх тэнгэрийн доор хонох их онцгой байсан шүү. Надад тэмээний тишиг таалагдахч халах нь ч бас илүү сайхан. Walking is also very, very nice.
За ингээл одоо сайхан хоолунд идээд тэгээд эндээс ингээд мордох гэж байна. За тэгэл ямар ч гэсэн өдөөс хойштон бол нэг жоох ингээд салхисвэл зүгээр. За энэ дэв шархныхаа хаваар бол нэг жоохон сэрвтэр тийм уранцгал болж ирсэн. Зүгээр одоо тэр арц руугаа өсгөхлөөр одоо ямар байхыг бол мэдэхгүй байна. За жоох өдөөс хойш жоохон салхитай байж магадгүй гэсэн яг л одоо тэргээр боллоо. За тэгээд энэ сайхан нөмөр дулаан энэ гоё өвлжөн дээр эртний энэ сайхан төв дурсгалын газрыг үзээд за ингээл одоо хон хайл руугаа л явж байгаа юм да. Одоо эндээс ангараад бол ертөнцийн зүгээр чанга баруун тийшээ. За манай богд тайрхны дөрөв хиллээ ингээд 4-5 давдаг даваа байдаг. За одоо маш их байгалийн гоё. Тэгээ одоо нэг намын даваа гэдгээр нь бол давна. За тэгэл одоо намын даваа хүртэл энэ дээр 15 км газараар ингээд өсөж байгаа юм. За дэвшээрхэн дээр бас нэг орхигдож байгаа зүйл юу гэхээр хуучин чулуун зүсгийнхээ үе хүн төрлөختний үүсэл түүхтэй холбоотой энэ бунхан одоо нэг шарил одоо бунхлаад орхисон ийм хад чулуу хэрэгсвэр маш их байдаг. За Оросын эрдэмтэд маш их судалсан. Тэгэхээр энэ бас л дандаа хуучин чулуун зүсэг дунд чулуун зүсгийн үеийн тийм бунхан за шарилын газрууд их байдаг. Тэндээс одоо морьтойгоо морьтой хамт оршуулсан юм байна гэж байна. Тэгэл одоо дээр үед бол маш их судалгаа хийгдсэн л дээ. Энэ нь бол дамаа Оросуудын бол маш их судалгаа хийгдээд тэр судалгааны үр дүнгуудээр л одоо түрүүний энэ хүн төрлөختний үүсдүүлгийн нутаг юм а гэдэг л гараад байна шүү дээ. За энэ дотор бас нэг сони юм нь болохоор энэ төв болох хойшоогоо яваад одоо энэ орхны хөндийн хаваар бол дээр үед нөгөө хүн нас барахлаар хөдөөлүүлчихэд тэргнийхээ булыг завчаад орчдөг байсан байгаа. За тийм ёс байсан юм байна л. Тэгэхээр энэ одоо бас хэрэгсүүр эднэр дотроос бол тийм юм нэлээд гарсан. Тэгэхээр тэрүүнтэйг төстэй юм байна гэдэг. За тэгэл нөгөө л одоо хүн төрлөختөн ч одоо тэгэл үүсэл хүн л гэдэг амьт нөгөө ухаантай болоод ярддаг хэрдэг болоод ан амьтнаа зүв агендаг болсон цагаас авахгүй болоод тэр гоёл чимэл янз бүрийн үлдэж эхэлсэн юм шиг байгаа шүү дээ. Тэгэл тийм юмнууд хүртэл маш их гарсан. Ер нь бол тэгээд Монгол улстай бол түүхийн талаар одоо маш тийм ховор одоо байгалаараа байж байгаа байгалийн том үзмэр гэж ойлгож байна. Ийм учиртай. За тэгээд энэ тал байгаа. Одоо тэр одоо 15 км өсөж байгаа. Одоо уулын үед билет өгсөд байна шүү дээ. Энэ гоё тал газар. Чингис хаантайгаа бас холбоотой болчтой. За Чингис хаан маань тангууд одоо улсыг эзлэх гээд явжгаад одоо нууц товчон дээр байдаг шүү дээ. Одоо нэг хулнан урд орон дайраад унаад одоо морин нүргээд унаад одоо нэг жил имжлүүлсэн тухай гардаг. За тэр газар маань энэ юм а гэдгийг одоо түүхчид тогтоосон байдаг. За тэгэлэр одоо хүүхдүүд нь бол одоо Алтан улс руу явах юм байли тангууд руу буцъя гэсэн шаардлага тавьсан. Тэнгүүт нь тангууд Чингис айгаад буцлаа. Тэгэхээр гэж хэлэн. Тэгэхээр эндээ одоо мөр малан тэнхрүүлээ сайхан үйлжөөд эрх хавар явна гэд өөрхийн биеийг одоо зүгээр болгоод явна гэсэн. Тэгээд нэг жил совилуулсан тэр газар бол энэ юм а гэдгийг түүхчид тогтоосон байдаг. Тэр үтхий л одоо дэвшээрхний чинь тэр баруун урдтал дээр нь болохоор Чингисийн өвөлжөө өөр эртээрээс одоо нэрлэгдсэн Чингисийн өвөлжөө гэсэн тийм газар байна. Тухайн үед нь бол энэ манай дэвшээрхэн өөрөө дэвш нэртэй байгаагүй. Бухайрхан гэж байсан юм байна. Тэр Бухайрхан гээд яагаад энэ алтан дэвшгээд нэртэй болсон гэхлээр одоо тэр нөгөө Чингис хаан маань одоо энд хэдэн зуун мянган зэрэгтэйгээ одоо ингээд өвлжөөд тэгээ хавар одоо тэр тангуудыг эзлэхээр явж шít эндээс явахыг ордол дээр маш том баярыг наадам хийсэн. Наадам хийжээтэл одоо тэр цартай махнаас нь одоо том шүүрсэн гэж байгаа. Тэгээ нөгөө баатрууд нь шууд харах гэтэл байж. Би магад миний одоо сансан бүх ажил бүтэх юм байна. Газрын эзэн Тэнгэрийн эзэн хоёр хоол аваажлаа. Тэгэхээр бол миний явсан ажил одоо бүтэх юм байна гэж одоо Чингис хаан өөр айлдаад. Тэгээ магадгүй нөгөө энэ дээр нөгөө алд биемийн алж яваас алжаа тугаа ахуй дөрвөн бүү алдар тугаа гэдэг үгийг хэлсэн байх. Одоо түүхчдийн хувьд бол хамгийн өндөр магадaltaй вэ гэж тооцдог. За тэгээд нөгөө Бухайрхан гэдгийг чинь алтан дэвшээрхэн гэж нэрлэсэн вэ. Цар тавг гэсэн утгатай. Тийм тэгээд одоо нөгөө цар тавганаас нөгөө тэр шүүрсэн бүс энэ бүх юм тэгээ өөрөө цар тавган одоо дэвшилбэртэй байсан гэдгээс нүүдээд одоо Чингис хааны маань өгсөн одоо нэр байна. Тэгээд одоо энэ олон зуун мянган жилийн хувьд бол нэг алтан гэдэг үгд нь хаягдаад дэвш гэдгээр одоо ингээд үлдсэн. Түүхийн хувьд ингээд яриад байх юм бол энэ маш тийм чухал газар байгаа маа. За ингээд одоо нөгөө баруун намынхаа ам руу ороод ирлээ. За баруун намын ам бол одоо жавчмаг юмд одоо хясаануудтай хавцал одоо мушгиралдаал ингээд явхад төө дээр одоо нэг уулын оройн харагдаал
үнэхээр гоё л доо. Тэгээд энэ бол одоо. Тэгээ энэ бол ингээд яг хүн төрөлхтний үлгийн нутаг баймаар одоо маш их тийм галтуулын дэлбэрэлтээс үүдсэн одоо тийм хар хүрэнцэн чулуу ихтэй тий. Магадгүй нөгөө хөдөр мөдөр одоо юу гэдэг тий. Тэр байгалийн баялаг бол үнэхээр баймаар тийм дүр төрхтэй. За тэгээд ингээд магадгүй энэ маань ингээд эртээр үед байсан бол нэг том одоо далай тэнгисийн ёроолч юм шиг тийм үү тийм гоё чулуутай маш тийм үзэсгэлэнтэй газар байсан. За тэгээ би бас нөгөө хүрэл зэвсгийн үед чулуун зэвсгийн үедээ нэмж хэлэхэд нөгөө хамгийн эхлээд нөгөө хүн төрөлхтөө үсээ чулуун зэвсэг хийгээд дараа нь төмрийг боловсруулаад хүрэл зэвсгийн үегээд хийсэн. Тэгээд явжгаад зэвсгээ хийж дуусчаад хамгийн дараа нь юу өссөн бэ гэхэл эмэгтэйчүүд нь тойл өссөн гэж байгаа байхгүй. Тэгээд дарахчууд нь зэвсгийн дараа шууд гоёл чимэглүү эмэг бугуувч хийгээд тэгээд хамгийн анхны тойлыг нөгөө цутгаж хийж өгч ийсэн гэдэг юм яриа гэдэг юм л. Тэгэхээр ерөөсөө тэр гой зүйн мэдрэмж тэр урлаг уран сайхны мэдрэмж бол ерөөсөө яг хамт хөгжөөд явж исэн. Тэгээ тэр болгоно хөгжснийхаа үндсэндээс тэр одоо цүв зургийг одоо бүтээх одоо боломж болцоо их бүрдсэн болов уу гэж би их бодож исэн. Тэр хүндрэлтний үүслийн үлгийн нутаг гэдэг тэр цагаан агуу гэдэг дотор толь байгаа юм. Одоо хатан тийм толь байгаа. Хамгийн их муухай одоо юм энэ жил одоо би очижсэн л да. Тэгээд тэр хүмүүс тэр толийг маш хэмжээгээр хагалсан байл. Хаглаад аваад дуусчих юм билээ. Тэр чинь өөр ингээ ороход яг толь шиг байсан байна. Тэгэл айгуул тийм юм хараад би ингэж болох юм байна гэж толь үүссэн байж байгаа шүү дээ. Тийм их сонирхолтой зүйлүүд байгаа юм. Тэгэл одоо энэ намын хөндөгөө чи ингээл өсөнгүүт нэм завчмгийн хөндийнүүдээр ингэж яваал. Тэгэл тэр нь тал тийшээ ингээ салбарлаад. Тэгээ салбарлаад явсан одоо ам болгон дээрээ л айлын үлжээтэй. Тэгээ манай арц бүгдийн нурууч нь бол урагшаага нэг 110 км ингээд өвлжчихдэг ийм одоо урт нуруу шүү дээ. Одоо говьтай нурууны хамгийн төгсгөлийн нуруу. За тэгэл энэ дотор ч нь бол одоо байхгүй дээ. Тэгэл одоо нөгөө ан амтан тэгэл дээрээс нөгөө аршаан суйлал жигүүртэн за тэгэл нөгөө эмийн ургамал одоо юу байна одоо тэр болгоно энэ том уул гэж нар өвөр дээр л байгаа юм шүү дээ. За тэгээ дээр нэмжил манай энэ аяллаа маршрутын хамгийн онцлог зүйл нөгөө яг торгоны замын яг нэг одоо хэсэг тий. Тэр Борон Буйлон сумын гарч байгаа тэр хэсгээс чинь авахгүй бол богд сүмөрөө саяын тэр дэвшгүүрэл одоо дараа нь бид нэр маргааш нэг одоо дараагийн нэвтрүүлгүүдээр гарна. Тэр зам чинь урагшаага ингээл одоо өмнө говийн руу чиглэл тэгээд хийж гараад яг нэг торгоны зам байх нь шүү дээ. Одоогийн бол төмөр зам тий. Төмөр зам. Ингээл эн чи явсаар байж байгаа л одоо тэр Борон Буйлоны тэр авд ирэнгүүтээ одоо говьлтаан чиглэл рүү нэг салаад энэ нь одоо энэ талаараа Бадраа одоо энэ нөгөө станы орнод руу ингээ явах нь шүү дээ. Нөгөөх нь ингээ салсан нэг хэсэг нь болохоор явсаар байжгаад одоо энэ Даавар өмнө одоо энэ Улаанбаатар ордог ч юм уу хойш Орос руу яаж явдаг. Ингэж явдаг. Ингээд яг торгоны замын бас их тийм дээр үеэсэн төгсөлтөд үлдсэн. Одоо энэ замаар ч нь болохоор нэг Эндерсон гэдэг нэг айхтар аялагч яваад нэг үлэг гөрүүлээ болоод үдийдээ машин дээр тийм ачаатай одоо бараг дэлхийд бай тийм том аялал гараагүй ч гэж мэдээ. Тийм аяллыг анхудаа экспедиц хийж гараал. Тэгээ тэрнийхээ үр дүнд бол энэ одоо Монголын нутгийн чинь нэг үлэг гөрвлүүд байж исэн түүхийн хувьд энэ ч бол их л ухлын юм байна. Ерөөсөө л энэ ангатгч нар бүгд энд юм байна гэдгийг чинь нотолч гисэн. Түүгээр хаж одоо гоё экономи байгаад ингээл тэрийг бол одоо Монголын ард бүгд мэднэ шүү дээ. Тийм л газрын л одоо газараар бид нар яваад байгаа юм шүү дээ. Тийм Рой Чапман Андрюс гэдэг хүн хамгийн анх ингээд нөгөө Монголд ирээд энэ үлэг гөрөө судлахад бас те жингийн усуудтай ингээд гэрээ хийсэн гэж байгаа. Тэгээд одоо юу гэх чинь те за эх сарын одоо шинийн тэдэнд одоо яг өдийн 12 цагт уулзъя гэд одоо тохирсон гэж байгаа аман гэрээ байгуулад тэгээд жингийн ахлагч окей би одоо тэр цагт чинь тэнд бай гэсэн. Тэгээд Рой Чапман Андрюс явахдаа нөгөө болцсон газараа ирчээд одоо 100 тимээ авчрах хүн за одоо ирэх болоо яах бол гэд санаа нэг зовж исэн гэж байна. Тэгэл яг нар дэшээ хөөрөөл яг өдийн 12 цаг болоход хамгийн сүүлийн тимээний хонх дундан гэл тонгоор тэгэл яг уулаас гарч ир. Тэгээд энэ Монгол хүн яг хэлсэн амандаа хүрдэг ямар мундаг юм бэ? Би 100 тимээ одоо даалгасан юм чи магадгүй нэг нь одоо тасраад явчих юм бол нөгөөхнийхээ араас явсараагаад хоцроод ирэх ч юм уу тэх болов уу гэж бодсон гэтэл яг цагтаа ирчихсэн гэдэг юм түүх яриа байдаг юм билээ. За ирээдүйн тэмээ чи. Тий. Буруу хараад мартчихсан. Тэмээ гэдэг ийм сайхан номхон амтэн. За энэ хүүхэд одоо ямар ч айдсан байхгүй гоос. Тэг өөр би энэ дээр л байх хэрэгтэй гэсэн юм шиг одоо ингэ сууж шít. За ингээл бид явсаар байжгаад нэг хоног айлдаа ирж байгаа юм баяр сайхан гэж сайхан залуу гэх бас байгаа энэ. За тэгэл ингээл нөгөө тэмээндээ ч нэлээд дасах шиг боллоо. За манай хэд ч гэсэн одоо гайхаал энэ гадныхнийг ямар хүмүүсээр өдрөөгөл дор одоо бас нэг юм бодоол тий. Зарим нь ямар сайхан хуцтай юм чи зарим нь гадаад хүн гэж бодож байгаа их олон талаас л энэ жил хүн л гэсэн одоо нэг би
организм байгаа учраас дотроо л нэг дүгнэлт хийж байгаа шүү дээ. За дараа нь бид нар нөгөө тэмээнээсээ буугаад амрах хугацаа их байсан. Тэгээ энэ хугацаа крикет буюу одоо тийм бөмбөгтэй тоглоом одоо бейсбол шиг тоглоом тоглосон. Энэ нөр англиас гаралтай энтгэгт их төгсөн ийм одоо тоглоом байгаа. Тэрийг одоо манай Поппи маань өөрөө яг нөгөө сургууль дахта их мундаг тоглолтог гэсэн ингээд эднэрт ингээд зааж өгөөд тэгээ хамгийн гол нь хэдүүлээ өвстэй дээлтийг яг энтэйгээ тоглож үзье болох нь үгүй гэсэн тэгээд болсон. За дараа нь болохоор нөгөө айлын усыг биднэрт нөгөө гоё битүү хаал те хүндэтгэлийн хаал хийж өгсөн байгаа. Энд наач нэг л тэнт. За энэ бас юм дээр ч хар жоохон биччихгүй. За хорхог гэдээ ярихлаар одоо хоргогуул ерөөсөө Монголын үндэсний одоо хоолны оргил шүү дээ. Яагаад гэвэл энийг одоо хамгийн үнэтэй зочиндоо хийж өгдөг. Тэгээ энэ ч бас амттай гоё болдог тий хүн болгонд дуртай гэдэг ингээд. За ингээд хорхоны чулуу хэлээд гадаа халааж агаад нэлээ халангуут нь бас гэрт дотор ороо гэрт дотор хитрхийг хийж өгдөг нэгээд манай хүмүүс бас ингээд тооцсон юм байна лээ. За тэгээд ингээ гадаа нөгөө ингээ олсон нөгөөдөл нь ирээ суучих. Энэ яг их гоё амттай хоол игээд байгаа. Энэ яаж игээд байгаа юм? Хэмжвэн олно гээд. Тэгээд нөгөө чулуугаа халаачаад нөгөө чулуугаа буцаж зуухандаа байлгаж агаад ингээд хоргогоо хийж байгаа. Хоргогч нь бол эхлээл одоо малын махыг жижиглээд ингээд тэгээд нөгөө сормос одоо сонгон одоо перц давс юу гэдэг бүх юмудаа бэлдэн. За дараа нь ингээд чулуугаа халаана. Халаасныхаа дараа за нэг зарим газар 1 литр, зарим газар 2 литр хийж яадаг, шүл хийдэг. За зарим хүмүүс бол бас хоргооныхаа махыг хамттай болгохын тулд бас ариг хийж яадаг. Ариг хийж яадаг. Тэгээ янз бүрийн нутаг нутагт янз бүрээр хийж байгаа л. За тэгээд нөгөөдхөө чулуутайгаа хойлоод нөгөө махаа хийгээл. За тэгээд 35-аас 40 минут нөгөөдхөө гал дээр ажиллаад тэгэл болчтой хоол шүү дээ. Тэгээд үнэхээр тасархай. Тийм ээ үнэхээр одоо хүн болгон хорхог үзээгүй монгол хүн байна гэвэл арай болохгүй баг. Тэгэхээр одоо маш гоё болдог. Тэгээд одоо хорхооны шүл гэж бас аргаад одоо хүн болгонд амсуулдаг. За тэгээд мах нь ингээд хараад ирсэн. Чулуу ус хүчтэй тийм ээ. За тэгээд нөгөө хорхогны чулуу өөрөө нөгөө галт маш удаан улаасан. Төвөөсөө эхлээд цөмөөсөө эхлээд гадна хүртлээ маш их дулаан одоо хаврагдлагдсан байдаг. Энийг ялангуяа одоо хүний алганы энэ арьс уул эднэртээ маш олон биологи идэвхцэгүүд буюу одоо энэ дотор эргэтэн одоо нуруу, ууцтай, арцэг, түнх гэдэг эдний бүх одоо цэгүүд ингээд энэ хорооны өндөгнүүдэд байдаг учраас энэ халуун чулуу атгаар тэр болгоныг одоо сэдээж өгснөөр одоо ядаргаа тайлагддаг. За дээр нь нэмээд одоо хийх хуй хөөдөг. Дээр нь нэмээд энэ нөгөө дархлааг маш сайн дэмжиж өгдөг гэсэн халуун чулуугаар одоо төөнж өгдөг байгаа. За ингээд над шиг ингээд бай ядраад байгаа. So you need to like lift it like until it's very warm. I'm chewing like I'm not full right now. Yeah, I think this one's gonna be less chewy. No. A day of leg and butt workout. That way work out your muscles. Work out your jaw. Одоо тийм шим ихтэй ийм одоо мах байдгаа. За ингээ сайхан хорхохоо идээд Монголын басны нэг сайхан соёлыг одоо үзээ танилцаад тэгээ бас энэ талаараа сайхан хууч хөөрөөд бид энэ жүнийг ингээд энэ тусдуудаа сайхан өнгөрөөсгөөсөн. За маргааш өглөө нь 5 дахь өдрийн өглөө. За ер нь нөгөө уулын бид нар ч одоо далайн түвшнээс дээш бол нэг 2000 жоохон гарантай өндөр тонж байгаа юм шүү дээ. Одоо бүр өндөр уулын одоо дунд жоохон ж шүү дээ. За тийм учраас арга байхгүй хүүтэн. За уулын рестораны дотор засал харагдчихээн. За энэ маань ерөнхийдөө нэг 20-од хүн ороод хоолцох боломжтой. За тэгээд ерөнхийдөө манайд мэрэгжлийн тоогоос буян нэмэх маань одоо ингээд нөгөө өглөөний цай хийж байна. Яг л эдрийн идэг кофе те одоо бүх л юм ерөөсөө бай. Дутуу юм бас байхгүй. Тэгээ нэмэлтээр десерт буюу одоо чихэр жимс бас нэмэлтээр авч явдаг хоолныхаа дараа идэх. Тэгээд эдгээр маш тухтай. Дотроо 100-тай гар угаах одоо хэсэгтэй те 0-тай. Тийм учраас энэ маш тав тухтай одоо ийм сайхан зүйлийг үүсгэж байгаа. Тэгэхээр юу н арын бага бас ярихгүй болохгүй те. Ер нь бол тэгээд манай арын албач нь бол одоо бидний ажлын
үндсэндээ 70% авч явж байгаа шүү дээ. Ингээл ич хитийн юм шиг ингээл хоёр гэр бариатай харагдаад байгаа боловч энэний ад маш их зохион байгуулалт маш их хөдөлмөр явж байгаа тий. Тэгээ ингээ 2 баг яваад байгаа юм. Одоо 2 гэртэй 2 баг яваад. Нийтдээ 4 гэр гэсэн гэр. Тэгээд ингээ ээлжлээд одоо өөрөөсөө хуваарийн дагуу бариад бэлтгэсэн. Тэгэл одоо гал үссэн төлөвлөсөн яг л одоо хизээний байгаа байсан юм шиг яваа. Тэгээд манай явуулын одоо гал тогоо маань болохоор өдрийн хоолоо замдаа зогсоод өгч чинь. За оройн хоол энэ бас ирээд игээд өгч чинь ингээд цуг яваад байгаа юм. What is it? Meat kept in the sheep cup. Is it called cup? Show me on the body. Where is it? The poo container. За энэ манай Мелани болохоор энэ нөгөө гүзээнд хийсэн одоо махыг одоо маш гайхаад асууж ийсэн. Тэгэхээр бид бүхэн үүн дээрээс дөрөөлөд одоо монголчуудын одоо маха хадгалах, борцлох тий энэ соёлын талаараас их тайлбарлаж өгсөн байгаа. Гүзээ гэдэг чинь бол одоо тодорхой хэмжээний гадагшаага амьсгалдаг агаарж болгочтой зохион бүтцээр тий гаднаас юу ч оруулахгүй шүү дээ энэ. Тийм учраас энд нөгөө тоос шороо энэ гэж яах юм байхгүй. Тэгээ хамгийн зөв уурьаар одоо нар салхинд нөгөө маха одоо амттай болгоод авчих штэ. Гүзээнд хийж байгаа мах бол. Тэгээ энэ чинь л одоо ингээл хөлдөөчхөн тэгээ нарны одоо энэ салхи одоо бус зүйлийн одоо ам чанарыг энд шингээгээд авчин. Тэгэл нөгөө хавар болоод ирэнгүүт нь үүт задлна гэдэг гоё юм биш үү? Нөгөө үүзэн задлж яана гэл. Хүүт задлсан үеийн махныг хамттай юм шиг гоё өрүүлдэг гэдэг чинь дээр үеэс монголчууд ингээл махны хэдийд нь хаан тавиад яагаад ам чанар оруулчих бүх юм ингээ мэддэг. Махтай холбоотой энэ соёл бол монголчуудад бол их бүр их дээр үеэс юм байл л. Одоо жишээлбэл өхрийн монх өнхөлцгөндөө багтнаа гэж хэлдэг тийм ээ. Гэтэл нэр өхрийн чинь 3 жил борцлоод 3 жил борцолсон өхрийн махыг буцаж нунтаглаад өнхөлцгөндөө багтдаг. За өнхөлцгөндөө багтсан өхрийн мах гэдэг чинь аяг шиг юм байх нь ш. Тэр үе чинь л нөгөө жинхэнэ нөгөө дайм байлтай бүх юм чинь нөгөөдөг чи явж яадаг. Hi, we're Mike and Melissa from Сайн байцгаана уу? Бид Шинэ Зеланд улсаас ирсэн Mike and Melissa нар байна. Бид Монголын говьд 300 км тэмээ унахаар ирээд байна. Би хэдэн жилийн өмнө энэ аяллаа тухай дуусан ч олигтой мэдээлэл олж чадаагүй. Би интернетээс говийн аялал гээд хайгаад сонирхолтой мэдээлэл олоогүй бол аяндаа ботгооч байж бүр мартаж орхисон. 18 сарын өмнө гинэт миний Facebook дээр энэхүү аяллаа мэдээлэл гарч ирээд шууд бүртгүүлээд энд зогсож байна да. Бид аяллынхаа яг талд орж байна. Үнэхээр гайхалтай байглаар явлаа. Эхлээд тэгш тал, дараа нь өндөр уулан дундуур одоо ийм сайхан хөндийд байна. Энэ маршрут маань эртний торгоны замын нэгэн хэсэг гэж бодохоор их сонирхолтой. Бид өдөр бүр 30 км тэмээгээр явдаг. Өнөөдөр харин 15 км яваад амарна. Тэмээ унах үнэхээр гайхалтай. Хэл хүчиг алга үнэхээр гайхалтай. Yes, well I've just resumed riding today. Би хэд хоног тэмээ унахад завсарлаад өнөөдөр иргэн мордох гэж байна. Дөрвөн мөч маань их л хөндөөр байна да. Танай нутаг үнэхээр уудам юм. Бид ярьдаг шүү дээ. Диважин гэж ийм л байдаг бах. Нэг уулан дээр гараад ахиад л хараа хурамгийн өргөн тал ахиад л үргэлжлэнэ. Үнэхээр сайхан. За тэгээ ерөнхийдөө энэ хоёрын хувьд бол нөгөө бас нэг олон аял хийж байгаагүй. Ерөнхийдөө хамгийн том аяллахын нэг нь энэ Монгол орон руу хоёр чинь тэмээ унж байгаа. За тэгээ манай чопперч өвөө маань бол ерөнхийдөө тэмээ унаад бас нэлээд сурцтай болсон. Тэгээ эхнэрээ ингээд дагаад бас эхнэрийнхээ одоо энэ сэтгэл зүг сайхан дэмжиэд ингээ хань болоод явж байгаа. Тэгээ бас ханийхээ одоо бас би хаан таруухан байсан. Тэгээ гоё идгэрсэн. Тэгээ сэтгэл санааг нь өргөөд өөрөө дагаад ингээ явж байгаа бас нэг тийм халуун дулаан уур амьсгалыг харахад бол өдөр болгон гоё байдаг тийм бас нэг төлөө хүн гэдэг амтай ингэж явах хэрэгтэй юм байна гэдэг тэр дүр зургийг бол маш их гоё харуулж чадсан юм бас нэг гоё аялагчд байдаг да тийм тэдний нэг тийм. Тэмээ гэж ийм мэдрэгдэх юм тийм. Ягаад гэвэл энэ наатал дээр нэг зурагч нуугч зураг аваад шүү дээ. Тэгээ тэрийг харангуутан тэр мундаж очиж өргөж байгааг нь бас та бүхэн сая харлаа.
За ингээ баруун намын даваа. Энэ даваан дээрээс хоошоогоо урагшаага ингээл хараад нэг зогсож яхад. Тэр олон давхралтсан уул. Тэгээд ер нь гайхалтай та. Тэгээд урагшаагаан тэр цэнхэрдсэн говь. Нөгөө говь гурван сайхан гэдэг уул чинь тэр урдаан дөвгөгээл байж яхад. Тэгээд урдхан талд одоо энэ уулын ч урдалтай нөгөө дулаан бог гэдэг нөгөө сайхан хайрхан чинь байж яхад. Тэгэл хоошоогоо нөгөө том богд хайрхан чинь энэ дээрээс харагдаж илээ байна бас. Тэр ч одоо дасрахгүй шүү дээ. Нөгөө том уул учраас. За тэгэл ингээл хөндө даваагаан даваад одоо хөндөгөө уруудаад эхэллээ. За ингээд хөндөө дээрээс нэг аргат бол ийм байгаа. Тэгээд энэ урдлын одоо тэр цаашаагаан төө тэр цаатал дээр дөнгөж харлаад байгаа бол нэмэх тайрхан. За нэмэгтийг наагур одоо энэ дулаан богд тайрхан ингээд явж байна. Тэгэл эдгээр ч одоо дулаан богд тайрхан ч одоо ингээд яг дөрөөр энэ харагдаж байна да. Яагаад дулаан богд гэсэн гээд одоо бас энэ түүх домогтой зас тогтодгүй. За одоо энэ баг зэргийн застай юм шиг харагдаж байгаа. Зүгээр очихлоор бол зас байхгүй. Уулын орой аваараа бол засгүй. Ер нь бол зүгээр ингээл хар ухаанаар бодоход энэ дор нэг халуун юм байгаа юм шиг. Тэгээд одоо маш олон агуутай. Магадгүй энэ 100-аад агуу энд байгаа. Тэгээд тэр агуунууд нь хоорондоо бүгд холбоотой юм байна гэж би боддог. Тэгээд тэр агуунуудын дандаа төгсгөл дээр нь очиод ингээ гараа хийгээд үзэхлээр цаанасаа заавал тийм халуун одоо агаар төгөлдөг. Тэгэхээр тэр дороо ингээ нэг амьсгалаад байгаа юм шиг байна. Тэгээд байгалийн нэг мундаг тийм тогтцол байгаад байна да. Энэ одоо тэрийг бол нарийн одоо мэрэгжлийн хүмүүс судлаад энэ агуунуудын тэг ямар тогтцойг ингээд одоо үзэх юм бол бас л их чухал газар. Би миний хувьд бол бодохдоо дулаан богд хайрхан бол аялал зуучлалын маш том тийм бус болох газар. Яваандаа бол. Энэ рүү бол энэ гадны дотны зуулчид монголчууд бол одоо энийг үзэх гэж бол маш хэмжээгээр очдог болох байхаа гэж би бол дотроо бодож явдаг. Тэгээ ер нь нэг тийм нэг өрмөцөл гоё хайрхан да. Тэгээ маш тийм олон агуутай гэж түрүү хэллээ. Бид нэр бас одоо өнөөдөр ингээ яваад өдөр одоо энэ айлдаа очичоод өдийн цай мяга уусны дараа буцаад одоо бид өдөөс хойш нэг агууг нь үзнэ. За одоо аялагчд маань болохоор ингээд нөгөө говийг илсээр төсөөлж исэн бол энэ бол бүр ингээд бүр 180 градусаар өөрчлөгдөө тий. Одоо бүр ингээд бүр одоо яг нэг хямллаа тий тийм өндөрлөг одоо төвдөж очсон юм шиг мэдрэмж төрж байна. Төвдөл яг нэг ийм байдаг бах. Зарим нэг очсон усууд нь бүр яг ийм байдаг гэл одоо ярьж байгаа жишээтэй тий. За ингээд ирэхлээр нөгөө Монголын баялаг тий үзэг харах нь үнэхээр дуусшгүй дундаршгүй гэдэг нь бол үн дээр үнэхээр харагдаж байгаамаа. За тэгээд энэ өдөр бас бид нар юу яасан шүү дээ те агууд очин үзнэ гээл те бас бөөн хөөр болол те агууд би ч явна чи ч явна гэдэг одоо бөөн ажил басан. За тэгээд бас нэг сонирхолтой юм гэсэн хэлээ манай Клой нөгөө цасан дээр гулгдаг юм а бүр хэрэг болгож авч явсан те нөгөө цасан дээр гулгана гэд одоо тэгээд түүнийгээ одоо энэ өдөр гүйцэлдүүлж чадсан байгаа. За juice time. Тэгэл энэ бол чухал. Яагаад гэвэл өвлийн аялалд бол би боддог. Тэгээд хүн гिचнээ дулаахан байгаа юм шиг боловч тэмээ маань гिचнээ сайхан дахлуун дулаан уур амьсгалтай байгаа боловч хүн бас тодорхой хэмжээгээр биеийн дулаанаа гадагшаа заавал алдаж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед нь бол ингээд хитрхи их дааруулчлагүй шиг нэг ингээд цосоогоод juice таймаа нэгэн цагаар ингээд сайхан juice өгöd тахт бол их дуртайч байгаа юм зөвч байгаа даа шиг байна. Монгол оронд 500 гаруй хадны сүв зураг бүхий цогцлборууд байдаг. Хамгийн эртний хадны зургийг Ховд аймгийн Хойд цэнхрийн агуйн зураг гэж үздэг боловч түүнээс ч хойш олон жилийн өмнө хадн дээр зурсаар байсны баталгаа нь Өмнөговь аймгийн Хан богд, Номгон, Өвөрхангай аймгийн Богд сумын хадны зургууд юм. Монгол нутаг дэх хамгийн эртний уран зураг, оюуны соёлын анхны их сурвалж гэдгийг тэрэгний хөвсөл хөгжлийг харуулсан хийгээсгүй хоёр дугуйтай 4 морь хөлөсөн тэрэг залбирч байгаа хүн. Хүний нүүрний 3D зургнууд гэрчилнэ. Нэг ёсондоо хүн болоод ургамал амьтны үүсэл хөгжил, шилжилт хөдөлгөөнийг харуулсан түүх, гүн ухаан, соёлын асар том өвийг Монголын энгийн чулуун хүртэл хүүрнэж байдаг юм а.
За ингээд явсаар байгаа нөгөө бүрв жаргалыг төврөд ирсэн. За одоо нөгөө гулгана гэж яриад байсан хусууд маань энд одоо гулгах маш сайхан цастай ч байсан, гой дулаахан ч өдөр байсан, цаг зам маань таарсан ингээд бүр нэг бүх юм гой бүрдсэн байсан тий. За бүрв жаргал гээд хүүгээд ирж байгаа юм. За энэ хүү маань одоо энэ тэмээнүүд ийсэн шүү дээ. Одоо бид нартай зүг одоо аялаад зам чигээ явж байгаа. Тэгээд энэ бас хэлсэн ярьсандаа байж чаддаг. Бас зөв хүүхд юм уу гэж бодож яасан. Тэгээ яг л хэлсэн бол хэлсэн. Тэр өөрийг хариуцлагыг зөв ойлгодог мундаг залуу байлээ. Тэгээ тэр залууг бид нэр ингээд ирж байгаамаа. Тэгээд одоо эндээс өдөөс хойш нөгөө одоо ихтэрч байгаа шүү дээ. Тэгээд одоо өдөөс хойш нөгөө жолгуулгаж наадна. За тэгээ агуу руугаа явна, агуугаа үзэн. Тэгээ агуу гэдгийг бол одоо тухайн үед нь бол бас сайхан хэдүүлээ агуу гэж юу юм гэдгийг ярий. За тэр одоо үйлчгсэн бас нөгөө эртний ганцны хор гартсан. Энэ чинь нөгөө гадаад ихний ганц хөөрдөө тэрврээд үнсээд тэгээд маш их одоо баярлдаг. За ингээл одоо нөгөө хэд маань гулгана. Одоо гулгаж эхэллээ те. Энэ чинь өндөр уулын оройд дээрээс л одоо нэг гадны хэн болвол явж өгдөг шүү дээ тийм ээ. Тэгээд бид нар бол одоо үнэндээ нэг сураагүй учраас болж чадахгүй. Одоо тэгээд одоо тэмээгээрээ чирүүлж гулгана гэж. За тэгээд бүр чирүүлээ гулгаж байгаа. За анхандаа тэмээ маань өөрөө хөрх хамт үргээд юу дулгаацаад юм нүгээд. Тэг сүүлдээ тэгээд тасчих байгаа байхгүй юу? Тийм ээ. Эднэр ч гэсэн одоо тэгээд эднэр өөрсөндөө бас түүхэнд бас гоё юм. Чи анх удаа тэмээний уулын дотор ингээ яаж л тэмээгээр чирүүлээ гулгаж яасан гэхлээр энэ чинь тийм. Тэгээд бас л хүн одоо олж мэдхэд хэцүү. Хүнд бол маш их сонирхолтой тийм л гоё. Тэгээд эндээ өөрсдийнх нь банк хийдэг зүйл учраас бол ойчхон зовлон байхгүй ариугаас уртсан гоё юм билээ л тийм. За одоо нэг агуудаа ирж байгаа. Зарим нэг хүмүүс маань нэг агуу гээд тэгэхээр бүр гайхаад бүр юу төсөөлөхөө мэдэхгүй. Тэгээд одоо за явж юу ч гэсэн яваад үзье. Юу харуулах гээд байгаа юм гээл маш гайхажсэн. Манай Дулаанбөгдийн агууч одоо энэ тэр налуу хэсэгт байгаа юм л да. Зүгээр мэдэхгүй юм бол ингээл доогуур налхаад гараа явчих шүү дээ. Энд агуу байна гэж юу савгүй. За тэгээ очицсон хойно бол яг хөл гар сайтай залуу хүүхдүүд ингээд гарчиж ийлээ. Ер нь бол аюулгүй байдлаа болсон шүү дээ. 6 м шихүү юм өндөр газараа аюулч байгаа байхгүй юу. Тэгэхээр бол зүгээр одоо хүмүүсүүд аюулгүй байдлаа бодоод түрүүний гэсэн залуучууд нь бол олсоор татаж гарах гэх зүг байгаа юм л да. Энэ агуу мэдээж ийм өрөөс тогттой энэ сайхан агуу бол дээр үед бол нөгөө жинхэнэ сайрчууд ийм тэр орон байсан бай. За бас бүр дээр үегээд ярих юм бол нөгөө хүн нэгдлийн үе ч юм уу одоо хүн дөнгөж үүсчихсэн одоо учраг олоогүй байсан үе юм бол одоо хамгийн том гэрэн шүү дээ. За тэгээ хилмигдүүлэлтийн одоо 39-с 42 оны үед бол жинхэнэ нөгөө лам нарын тий орогнжсэн газар. Тэгээ энэ нэг урдаасаа дороосон бол харагддаггүй. За ингээд дээш тэгээд тэр 5 м орчим газар гараад ирэнгүүт ийм жижиг давцантай болчихж байгаа юм. За. За давцан дээр гарч ирсний дараа буцаагаад агуу руу оруудад орчиж байгаа. Оронгууд нэг 8 амтай гэрээс арай жоохон том болов тийм том агуу. Тэгээд цаашаахан бол ингээд нарийнхан болоод явдаг. Тэр нарийнхан болсон хэсэг нь бол бүр цаашаа мөлхөөр яваад болцоо тэ. Тэр нь бол одоо хаавархийг мэдхгүй тэр лөө орохчод бол үүрэгтэй юм байхгүй. Багаас энэ агуу могоо судалтайгаа байхтар судлаач хүмүүсл юу юм гэхээс тийм газар л та. Тэгээ энэ чинь хамгийн гол нь үе таалахтай учраас ингээ агарын солилцоо аюугаа сайтай. Зүгээр очиод бид нар үзэхгүйш бас тэндээ бас нөө шорлог хийгээд бас гой хоол идсэн те бино уугаад ингээд үзэхэд бол бүр тэр агуудаач байсан юм уу? Тэр аялалтаач байсан юм уу? Тэр махны амт бол бүр их амттай болсон гэж ярьсан. Урд өмнө хизээч байгаагүй тийм амттай болсон. За одоо энэ ингээд цаашаа нэг 8 амтай гэрээс ахаад энэ цаана нэг 8 амтай гэрэнтэй ахаад болчихж байгаа. За малаар бол энд нь 2000 малаар хөлөг тий. За тэгээд ингээд нарийнхан болоод ингээд дээшээ өгсөө явчихж байгаа. Одоо энэ ингээд одоо ингээд авирхна шүү дээ. За ингээд өгсөөд ингээд одоо нилээ явнаа. Тэгэл цаашаагаа бүр нарийсаал. За тэгээд бүр ингээд мөлхөд явж байгаа болоод явж байгаа. Тэгээд тэр нь бол хаа хөрх юм мэдэхгүй. Гэхдээ Дулаанбогд хайрхны энэ агуунууд бол бүгд хоорондоо холбоотой байх гэж би бол дотроо боддог. Яагаад гэвэл тэр цаашаагаа тэр халуун уур амьсгалтай болоод тэр хэсэг нь ингээд цантаал. За яг тэр хэсэг дээр юм болохоор бол нөгөө сэндэр гэдэг. Энэ бол сэндэр тавуу гэж дээр байсан юм л дээ. Одоо нэг ходоод модоор энэ хамгийн сайн гэж. За энэ шорлого яагаад энийг хийсэн бэ гэдээ бас нэг хүчээр хэлэх юм байна. Тэр нь болохоор
ерөнхийдөө нөгөө дээр үеийн хүмүүс бид нэр хүндрэлтний үүсдэг үлгэр нутаг гэдэг юмтай ойлгуулсан яриад байна шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг амьтанд эхлээд яаж үүс болцоо те. За хүн үүс тэгвэл өөрөө өөрийгөө тэр халуунд дулаан хүйтэн бүх нөхцлөөс яаж хамгаалж явах хэрэгтэй яан амьтаас тийм ээ. Тэгэхээр заавал оромж хэрэгтэй. А тэр оромжууд одооний том агуулгууд тэр байсан. За тэгээд эндээсээ мэдээж ингээл цааш галыг эзэмшээ галыг эзэмшээл тэгээд бүх юм хөгжил төслөрөөгөө явсан. Тийм учраас энэ дотор ингээ гал түлээд ингэж тулаацдаг байсан. Нэг. А хоёрдугаар ингэж хоол ундаа иддэг байсан. А та нар зүгээр төсөөлөд бод тийм. Тэгээд одоо ийм сайхан юм байсан юм шүү гэдгийг л энэ хүмүүст ахин нэг сануулгах тийм. Ахин нэг сануулгахын тулд а бид ч гэсэн өөрөөсөө маш их сонирн байгаа шүү дээ. Одоо энд ингээд гал түлээ тэгээ ингээд шорлого одоо мэрэгжлийн тоогооч хүн яг жинхэнэ утгаар нь нөгөө хоньны махыг утаад энэ шорлого хийгээд өстой ямар сайдаа бүгдөө ахиад байхгүй тэгээд тийм гоё одоо шорлого ийм сайхан хоол юм бидэнд бас хийж гисэн манай тоогооч юундээ бас аргагүй л мундаг юм билээ дээ. За тэгээд одоо энд бас нөгөө хүүхдүүд нас дахаа авцсан тий. Тэгээ одоо хүүхдүүд мэдээж тэгэн шүү дээ. Одоо ингээд ийм баяртай болж явах чи хүүхд болсон дагаал одоо баярлал явна шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүд ууланд авирч байгаа эдгээр бол бас мундаг шүү тий. Ерөөс айх юм байхгүй. Хүүгэл гараад зариуг сурцсан. Тэгээ ийм их гоё агуу юм да. Тэгээд манай Баянгар аймгийн тэр цагаан агуунд бол бас тэр Баянлаг сумынхан бүтээн босгож хийсэн юм байлээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүрс хүүхдтэй нийцсэн байлиг хөшөөрөө. Тэгээ юугаар одоо парамилиметралаа. Тэгээ тэр нь бас их сонин санагч. Нээр л харсан чинь агуу дотор яг л ийм л байсан байх таа. Тэгээд бас энэ агуу гэдэг бол тэгээ бүтцийнх нь хувьд тэгээ энэ агуу судлаачдын хувьд бол энэ магадгүй байгалийн бас нэг тэнцвэрт экологийг хангасан тийм нэг агаараа солилцоо гэдэг амьсгалах бас нэг тий үе таалганд болсон юм нэг чухал зүйл тий. За тэгэл энэ нэг агуунд одоо бүүн баяр тийм ээ. За эртний хүн боллоо. Агуунд байгаа махны хамт ямар байдгүй гэдгийг үзлээ. За тэгэл үнэхээр тэнд бас нэг одоо өөрсдийнхөө нутаг орон энэ тэнд одоо бас үзэж харж ирсэн сайхан зүйлүүдийг энэ бас бидэндээ хөөчлөө тийм ээ. За ингээл бүрв жаргалын дэ буцаад хүрээд ирсэн. За ингээ оройныхоо хоолыг одоо өөрсдийнхөө бэлтгэгдсэн хоол байж тэгээ бүрв жаргалынх маань өргсөн. За бүрв жаргалынх маань нэлээ ямаа олонтой. Одоо ямааны архийг бидэнд нэрж бололцоо тэнд байлаа. Тийм учраас одоо авгаа нь бол за та нар түрүү ингэний сайхан ундаагаар одоо нэрсэн ингэний арх ус юм байна. Аарал хурууд юм намсч үтсэн юм байна. За тэгвэл ямаа гэдэг юм одоо сүүгээр хийсэн бүтээгдэхүүнийг та нар намсж үзье гэдэг. За тэгээд ингээд тоон нэрсэн. За ямааны арх бол Ингэний архийг бодоход арай чанга байна гэж. Арай жоохон хатууфтар байна гэдгийг бүгдөө хэлж илээ. Арсны хувьд адилхан шүү дээ. Ингээл ялгаа авахгүй чинь сүүгээр л хийж байгаа сүү бүтээгдэхүүн өөр юу ч хэлээгүй шүү дээ. За тэгээд аарц одоо ингээд энэ гарч байгаа аарцыг бол арай уугаад жоохон тошгондоо юм шиг бодлоо гоё байна гэж ярьцгааж байсан. За тэгэл оройн болохоор бас сайхан дуу гэж юм сонсон шүү дээ. Тэгээд ингээл өөрсдөө нутгийг сайхан дуу бид бас дуулж өгнө. За энэ хөгжилдөх юм бол одоо хаас агуул байна шүү дээ. Энд чинь хөгжилдөж чадж байна гэдэг чинь эв нэгдэлтэй болж чадж байна л гэсэн. Нэгнээс ичиж авах юм аалга тийм. Нэгнийхээ үндэсний дууг дуулж өгч байна. За тэгэл одоо таавар янз бүрийн юм таалгаж байна. Өөрсдөө мэддэг гоё зүйлүүдийг нэгэндээ ярьж өгч байна. Тэгэл аяллаа чинь одоо хамгийн гол чухал юм нэ. Нэг л юм шүү дээ. Энэ удаагийн аялал өнөөдөр энэ үрээд өндөрлөж байна. За одоо дараагийн нэвтрүүлгээр бид бас ахаад сайхан уулангаан дом бас л сайхан тэмээдийн тухай ярих болно. Тэгээд аялал амжилтаа сайхан өндөрлөлөө. За ингээд 3 дугаар нэвтрүүлэг маань үгээр жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгийг маань шинтэн үзээрэй. Энэхүү нэвтрүүлгийг бүтээхэд үндэсний их соёлоо дээдлэн хамтран ажилласан Gold Magnet хязгаарлагдмал хувьцаат компани, Нутгийн буян групп,
Өвөрхангай аймгийн Тэмээлчдийн холбооны хамт олонд гүн талархал илэрхийлье.